4 хоногийн өмнө мэдсэн. 4 хоногийн өмнө мэдээд тэгээд баяртай байлгүй яах вэ? Ардын жүжигч гэдэг чинь. Тэгээд би хэл хэлэхгүй бол өөр одоо мэдэх хүн надаас хамгийн сайн одоо мэдэх хүмүүс байгаа ах уу байгаа. Гэхдээ би гэр бүлийнхээ нөгөө их юм хийжээ гэдгийг л одоо би мэдэрч авлаа сая. Ингээд хийсэн бүтээсэн 89 оноос хойш тоглосон өөрийнх нь драмын урлагчтай хүүхэд залуучуудын театрчтай 60 гаруй жүжиг байт юм байна. Тэгэхээр хүний амьдралд би бол одоо ерөөсөө нэг 8-9 жүжиг тоглосон. За тэгэхээр одоо жилд 2 жүжиг тоглох гэхэд 60-ыг тэгээ хуваахлаар ч одоо хэдэн жил бас ингэж жүжиг тоглосон байх нь. Тэгээд дээрээс нь Ошуургийн X2 Production-ыг 1996 онд байгуулад жүжигчин найруулагч найданд орж настай байгуулад тэрнээс хойш 84 тоглолт хийсэн байна. Тэгээд жилд одоо болил 3 юм уу 4 тоглолт хийлээ гэхэд тэрийг одоо хуваахад хэдэн жил гарч ирэх вэ? Өөрөө зохиолыг бичиж найруулсан 10 гаруй кино байна. 10 гаруй кино. Зохиолыг бичээд өөрөө ерөнхий найруулагчаар ажиллаад тэгээд зарим киноныхаа гол дүрд нь бас өөрөө тоглоод бас их хөдөлмөр. Уучлаарай энийг би хэлэхгүй бол бас хэлмээр санагдаад хэлж байгаа шүү тий. Тэгээд өвлийн инээмсэглэлийн одоо бараг 10 хэдэн жил 15 6 жилийн өвлийн инээмсэглэл баярын нэвтрүүлэг Монгол төвний шинжилгээр үзэх дуртай бас тэр гоё контентыг ерөнхий найруулагчаар нь ажиллаж зохиолыг бас бичсэн байна тий. За тэгээд бас шинэ жил цагаан сараар баярын өдрүүдээр гарах зохиомж телевиз жүжигийг бас бичиж найруулж ингэж гаргасан байна. Тэгэхээр энэ хөдөлмөр юм байна. Тэгээд энэ хөдөлмөрийг одоо төр зэсэг маань үнэлж тэгээд дараагийн одоо сайхан уран бүтээл гаргахад нь дэм болж байгаа юм байна уу гэж би маш их баярлаж. Манай гэр бүл, үр хүүхэд, ах トゥ хамаатан садан за гэд найз нөхдөд ангийнх нь X2 Production-ийн Ошуургийн театрын гээд бүгдээрээ маш их баяртай. Энэ бол өстой үнэхээр сайхан үйл явдал болж байна гэж. Өөрөө одоо жүжиглэхээс гадна одоо дахиад багшилж байгаа шүү дээ. Одоо дахиад багшилж байгаа. Сая 2 ангийн 52 хүүхэд жүжигчний ангийг төгсгсөн. Одоо дахиад энэ жил эхнийхээ дахиад дараагийнхаа хэлсэлтийг авч байна. Бараг одоо уржиг дээр хэлсэлтэн дууссан. Тэгээд ардын жүжигчдээ авах гал одоо 2 хоногийн дараа ингээд гэж байна. Хүүхдүүдтэй ажил гэдэг чинь бас их хэцүү. Орой унтахгүй маргааш хүүхдүүдийнхээ ажлыг нь яах вэ? Хичээлийг нь яах вэ? Энэ чинь нэг мэрэгжил манай мэрэгжил чинь уран чадвар жүжиглэх урлаг гэдэг чинь бас арай өөр мэрэгжил дандаа хавтаараа байж хийж тусдаа гэрийн даалгавраа хийн гэдэг шиг хийж болдгоо. Тэгээ хүүхэд болгоны ажилбар гэдэг чинь өөр, судалгаа өөр, дүрэн нь өөр болохоор тэр хүүхдийг яаж тоглуулах вэ гэдгийг тэр 52 хүүхдийг бодож штэ тий. Тэгэхээр айгүй ядардаг. Тэгээ би өмнөөс нь баг боловчмар заримдаа санагддаг ажлууд бас байдаг юм аа. Тэгээд өөрийнхөө амьдралын талаас илүү хугацааг нь урлагт зориулсан, өөрийнхөө амьдралаа золиослсон. Яг би сүүл сууж яж арай гайгүй болсон. Яг анхаарахгүй бол бас гэрүүлээ гэхгүй бол болохгүй гээд магадгүй тэгээд би суугаагүй байсан бол тэрнээс их уран бүтээлч бас хийх байсан байхаа л гэж боддоо шүү дээ. Энэтэйгээр хэлгээдээ. Бас мэдээ. Олон хүн сайн байгаа сөрөг сэтгэлүүд бас ирсэн. Тэр талаар ямар байсан вэ? Би тэрийг уншдаггүй шүү дээ. Хүмүүс ч яах вэ тэгээд янз бүр л хэлнэ шүү дээ. Хүн таалагдахгүй би мэдэхгүй байж байгаа. Миний мэдэхгүй юм хүртэл хүн мэдсэн байдаг шүү дээ. Яг бидэртээ ер нь хүн гээд уулзаагүй хүнтэйгээ дүгнэх нь хамгийн буруу. Хүнийг хинбэ гэдгийг уулзж ээж мэдчихээж тэр өдөө ерхэж нөхөрлж ганц үг ядаж сольж ээж мэдж авнаа. Хүмүүсийн амьдрал нь олонний нүдэн дээр байдаг болохоор л ер нь хэлдэг байна. Тийм шүү дээ. Нүдэн дээр байдаг болохоор энд ч одоо 100 гаруй хүн шагнал авч байгаа. Тэнцэнээс олонний танил гэдэг юм уу мэддэг хүмүүс нь цөөхөн болохоор тэр хүмүүс өдрүүгээ зарим нь их сайхан баяр хүргэж байна. Зарим нь бол тэгээд яах вэ? Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг л хэлж. Хүн болгонд таалагдгаад байна шүү дээ. За